ингээ онцон байсан гарна. Шууд ингэж амарч ургаал. Тэгээ манай зэрэг шууд ингээ Яваа л тоо. галзууртад авдаг байхгүй. Тэгэл байжсэн аа шүү дээ. Тэр юун гал вэ? Тэр хараа. Чи хараа. Танаа. Харин тий. Хүмүүсээ туслаарай. Гал командуудаараа гад гаргаад. Хүмтарч үзтээ. Баларсан болно шүү. Чи одоо ингэж хараад амар мэдв. Аах энэ одоо энэний цаатал чинь нөгөө бензин тоснол чинь байгаа юм. Тийш наашаага гал орсон болч тэгээд өнгөрсөн. Баярлага энэ засвар үйлчлэгээ энэ дээр бүх юмд хамаг байдаг мөнгө төгрөгөө би үрчгээд тэгээд дараа нь шатлаа. Дээр нь ямар ч хэрэгцээ байхгүй шинэ зураг түнд авчихлоо. Энд чинь тэгээд алдагдал биш үү? Ээж. Ой. Би танаас нэг юм асуух уу? Та харин битүү уурлаарай за. Асуултаа миний охин. Ээж нь чамд юу гэж уурлах вэ? Миний охин чинь сүүлийн үед годгоноод нэг сэргэлэн цаваа болчихсон байх юм. Яасан найзуудтайгаа уулзсан юу болсон миний охин? Аа? Ээжээ. Хүн өөрөөсөө юу сайхан хүнтэй гэрлэж болох уу? Юу? Юу сахаа? Чи юу яриад байгаа юм бэ? Өөрөөсөө үе мултарсан хөгшин хар юмтай зууралдаад байгаа юм биш үсттэй. Жохон барагтайхан шиг байгаарай. Гүйээгүй. Яалаа гэжтэй. Би юу гэж тэх юм? Өөрөө хүн загнахгүй хүчээд. Юу манай найз хүн тийм хүнтэй өрхтөг байхгүй юу? Тэгээд л харин би тайсалж байгаа. Тэр залуу харин гайгүй юм шиг байлээ. Гэхдээ хайр сэтгэлдээ л бол мөнгөгүй исэн чи яа дээ? Юу? За. Би юу нутлаа гэж. Юу сах гинэ? Манай найз охин гэх юм. Үгүй. Манай инхээ тэгэж хүний хэрэгт хошуу дүрж явдаг хүүхэд бишсэн. Энэ арай нөгөө цогоо цолиг эртээр хүргэж ирсэн гэсэн бас нэг удаа кинонд цог явсан гэх шиг болсон. Үгүй элгүй дээ. Арайчтэй. 10 жил ич төгсөөгүй гэж хөгшин хар юмтай орооцолдож гай болох гэж байгаа юм биш үү? За гэхдээ өчрийн олоогүй ээж. Юу юуны тухайд хүрээгүй ээж. Өгөл цагнаад яах вэ? Даваг ирэхээр сайн ярилцахаас. Очиж цогоо шүү. Эрүүл солиотод мэдгэхгүй.
Ээж. Яасан бэ? Би яагаад вэ? Би амар зүтсэн. За одоо ингээ. Хөшиг. Дүүгээ тавд. Дүү яагаад ирэх надад тавд. Ой таваа. Сэрээ гадаа их бороо ороод юм. Яасан бэ? Гадаа бороо ороод энэ сэрэлтэй чи. Ордгийн орж илгээ гэлтэй ямар ч бороо ч гэдэг биш. Өглөө ажилтсан шүү дээ. Чи тэр дээвэр мэврээ янзалсан юм уу? Яалаа. Үгүй шүү дээ. Үгүй шүү дээ. Хамаг юм норчлоо. Яалаа. Юурээс ингэ ажиллах юм бэ? Би чамд хэлээ үсттэй. Дээврээ янзлаа. Ус зайлуулах хоолойгоо хийгээд авт чи юугаа хийжсэн бэ өдөө хүртэл. Харин тийм ээ. Хамаг юм норцсон та. Юурээс би ажил руугаа явлаа. Гэхдээ одоо тэгээд энэ усан борооноор яагаад чи яах юм бэлээ? Өглөө болох юм уу? Эсвэл хоёул цуг явах уу? Юу цуг явах гэж над хүүхдүүдэд харж надуул чинь айч штэ. Би хашаатай шууд ажил дээр очлоо. Өснөгөө гарч идэв яаж вэ? Цаан ч байгаа ш. Аашгүй энд байж. За би явлаа. Бидний бизнесийн ажил хийж олигтой амьдрахчихдээ дандаа нэг бүтлэг үтчих. Чаавас гэж. Чи ямар баларсан юм бэ, аа? Гэхдээ та нар чинь энэ дээврээ битүүлчих ухаан байсангүй юу? Би танд хэлээ бидтэй. Энэ дээврээ битүүлье гэдэг баг чи та өөрөө байж өгөө л гэдэг байсан биз дээ. Тэгээд ингэж хэрүүн бороо орно гэж хэн яаж мэдх юм? Ингэж үер буусна миний бороо болж байна уу? Чи ямар ч эрэстэд гарч магадгүй гэдгийг чинь та надаас илүү мэднэ үстэй. За давааха. Хоёулаа хамтарч бизнес хийвэл хийсэн чиг хийх. Эртүүдийн түүмэр гарсан миний буруу болж байна уу бас? Тэгж хэлсэн хүн алга. Тэр бол хэнийч буруу ш. Тэр бол гадны нөлөө байсан юм байлээ. Тэгээд энэ удаагийнх тэгээ хэнийг гэж? Энэ тэнгэрийн буруу юу? Аа? Энэ таны буруу. Юу гинэ? Хэнийг гинэ? Тийм ээ, таних. Та өөрөө биднийг даатгуулъя гэхэд тэгээд тэг гэсэн мөртлөө та мөнгөд битгий хүрээрэй гэсэн биз дээ. Төмөр гарахад та 10% хөөтэй мөнгө зээлвсэн. Тэр чинь энэ сард орж ирсэн бүх орлогоороо би төлсөн. Гэхдээ бид нэр тэгээд хуримтлал байхгүй юм чинь. Яаж даатгуулах юм бэ? Бид нүсийг зээлээр даатгуулаад өгөөч гэж хачим ярих байсан юм уу? Чимэд хаа ер нь таны буруу штэ. Та нэгэн л манай компани хөрөнгө оруулагч байж бид нар тэгээд мөнгө хүүтэй зээлээд ихтэй яа. За чи л доо туг гэж. За. Тэгж ярих юм бол та нарын энэ хариуцлагагүй ажлаас олж энэ халдагталд орж байгаа шүү. За яах вэ? Нэгэн л эрсдлээ сэргийлж чадаагүй юм чинь би рүүгөө дайраад яах. Наад юмнуудаа хотогч нь оруулна шүү. За. Одоо энэ цемент мэмч одоо яа их. Одоо хурдхан шиг энэ гараж доторх тогтсон усаа сэвэл тэгэхгүй бол тэгээ энэ машины мотор янзтай нүч нь бас усаар дүүрчихсэн гэлөө. Юусэн үү? Тэгсэн. Бид гурав сая юулж дөнгө сая гарч ирээд нэг жоохон амс хийж байна. Одоо чи Тэнгэр ханга эрсдэс болж тээ. Нэг бол өглөө бороор нь орон цас орно. Энэ барилгынхаа суурийг ханыг зузаахан шиг айтайхан хийя гэж байсан маа л зөв болж. Одоо тэгээг бол нөгөө Сэнгэлийн засварын газар шиг нураад унчихсан байхгүй юу?
Юу гэдэг? Одоо тэр Цэнгэлийг бас энэ үер давтцсан хэрэгүү. Тэгсэн ш та та мэдээг юм уу? Цэнгэлийн засварын газар бүр үерийн голомтонд ороод юу ч гоо нурцсан. Баруун талын хан тэр чигээр нураад удсан байдаг ш. Йоо. Би л ганцаараа нурсан байх гэж бодсон чи харин шатсан байх гэж бодсон чинь Цэнгэлийг бас яатсан хэрэгүү. Тэднийх чинь даатгалтай юм шиг. Өнөөдөр нэг даатгалын компани усууд баахан усууд ирээд зураг мургийг авч явсан шүү дээ. Тэдний удахгүй засуулчих байлгүй. Сараа боддог хоёр байх нэ. Яц тэрч яах. Ямар бидний буруу ш. Энэ Тэнгэрийн буруу юм чинь. Тийм ээ. Та бүгдээ одоо ажилдаа орцгоо. Харин тэр эртүүдийн зайлуулсан мөнгөнийхөө хүүг би авахаа болий. Харин орлоо гарч ирэх юм бол хурдхан шиг тэр даатгуулаараа. Юмын төрөнд эхлээл тэр юу лээ? Энэ гал усныхаа даатгалд даатгуулаарай. Заач. Байна уу? Дашаа юу? Чимдээ байна. За наагур чи сони юу байна? Та хэд тэгээд хэзээ хил гарах гэж байна? Нөгөөдрий. За сайн байна. Ачаа вараа чи бүрэн байгаа үстэй. Энэ гөрөө. Өчигдөр үер буугаад бид хэд нөгөө засварынхаа газрын дээврийг дутуу орчихсон чинь шүн үер буугаад нэлээд хөөрхөн шатчихлаа. За тэр чаахав. Та хэд наас дураад олигтойгоо шиг өгчөхөд ирэхийг бодоорой. За. Өөр юмгүй. Баяртай. Али. Нана зогсоо. За. Тэндвэ. Манай нутгийн чинь сайн уншлагатай номтой ламд чинь хаана байдаг вүлээ? Чи мэдхүү? Юу? Зааж. Хүн амтны ярих нь нөгөө залуудаа хийдэд шовлон сууж байсан гэдэг. Яхав? Ойдохгүйг л овоо дөрөн уншлагатай гэх юм байл шүү дээ. За тэгээ би ямар шашин ном гэж явах биш. Сайн мэдэхгүй юм аа. Та яах вэ? Ямар нэг болоо юу? Чи ч одоо юу ч ойлгодог юм уу хаашийн? Чи сүлийн сар хагаст манай ажил төрөл болж бүтэхгүй саад бэрхшээл учраад нэг үл гал гараад нэг үл үер ус буугаад ямар нэг юм болоо юу гэнэ? Хингэлээ. Одог гэлөө. Тэр ламхыга мэдхүү. Би бол сайн мэдэхгүй зүгээр хүн амтнаас асуувал яваад олчих واخ. Очиж үзүүлж харуулж ном уншуулж засал хийлгий байц. Хараал өрөөл хэлсэн ч юм билүү? Хэн мэдлээ? Хавааса. Энэ бол чухал золгүй явдлууд чинь бидний л хайхрамж болгоомжгүйх болохоос биш. Ямар хэнийг хүний хараал өрөөлөөс болоогүй зү. Ерөнч тэгэд эрсдлээ урдчлан сайн тооцож. Наацах нь гихтэл одоо гудамд явах таан хүртэл энэ тэндээс мод чулуу унах магадгүй. Ер нь гинтхэн машин гарч ирээд мөрөгчж магадгүй гэж хаширлаж явахгүй болвол муу юмд өртөх нь амархан шүү дээ боосоо. Хөөе. Энд ч нарийн аваа дөрөөхөн лекц уншдаг гараагүй юу? Харин чи наад амаа татаж явахгүй бол удахгүй ажилгүй болох эрсдэл чинь ойрхон байгаа шүү. Явъя.
За тэгээ хот явах гэдэг. Харин чи маргааш өглөө хот яваа. Очиж байсаваа бэлтгэээс гол үнд орчих болов уу? Өглөө тэгээ хидэд явах юм. Өглөө 8-д явна. Чи заавал намайг гаргаж өгөх гээд яах гэсэн. Аавтайгаа хот орох хэмжээнд уулзлаж байна үсттэй. Тийм ээ. Харин эндээс явхаасаа өмнө нэг хүнтэй салах гэсэн. За. Гэхдээ чам чи одоо салж хагцаад идэг. Хин байдаг лээ. Гэхдээ арай инхи юм биш үстэй. Тийм ээ, инхээтэй уулзах гэсэн. Явхаасаа өмнө салах хийх гэсэн. Чи тэгээд инхийг дуудуулах гэж над дээр ирж байгаа. Хоёлаа цог явъя. Тэгээ чи инхийг надад дуудаад өгч. Чи одоо юу гэсэн үг юм бэ? Би одоо хойч юу ирчихсэн найз охиноо. Чам дуудаж өгөхгүй л чамд дагаа явж байгаа. Та ирж аль хэзээ салчаа үсттэй. Салахгүй чам журам ямар хамаарч юм бэ? Чи яах вэ? Үгүй салахгүй чам журам ямар. Чи дуудаа өгч. Чадахгүй юм чи. Чадааш чи. Ууцах ч юм бол өөрөө очиод ууцахгүй. Ой. Наад хүүхдийнхээ эцгийг намайг гэж хэлэх гэж байгаа юм биш үстэй аа? Надад бол яг 100,000 төгрөг хэрэгтэй байна. Юу? Мөнгө хэрэгтэй юм биз дээ? Гэхдээ тэгээ том болохгүй л өгдөг юмыг өгөөд хурдхан шиг хил гарахыг бодооч. Саятан чимдээ чинь дампуурж байгаа гэдэг энэ аймгийн төвөр нэг яриад ах юм. Сайн байна уу гэшээ. Аваа, цагаах дээр танд чухал юм хэлэх гэсэн. Хөөе. Хэлэх гэж байгаа юм чи би мэдэж байна. Аваа, та яагаад уурлаад байгаа юм бэ? Заач. Би тэр засварын газрыг шалгаж үзнэ. Чи миний юм. Хувийн юм байгаа юм. Хуруу хумсаан тодоох шиг юм олж авсан. Таны яаж олсон чинь бидэнд ерөөсөө хамаа байхгүй. Ордгоо нуун дарагдуулсан тохиолдолд эд хөрөнгийн хураах, битүүмжлэх хэрэгтэй гэж заасан байдаг үстэй. Do 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 do.